За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энгийн мэдрхаа хөвгөлтэй нэг үйлдвэртэй бодлогыг тайлбарлаж оруулъя. За бодлогон дээр бол машинаар эхний өдөр бүх замын 11-ний 3-ыг, 2 дахь өдөр үлдсэн замын 20-ны 7, 3 дахь өдөр үлдсэн замын 13-ны 5-ыг, 4 дахь өдөр 320 км зам явав. Нийт хэдэн километр зам явсан бэ гэсэн өгүүлбэртэй бодлого байна. За энэ дэвч өгүүлбэртэй бодлогоо уншаад товч чиглэлээр 4 өдөр машинаар явсан юм байна. За тэгээд нийт хэдэн километр явсан юм бэ гэдэг замыг бодох ийм бодлого байна. За тэгээд явсан зам бол мэдэгдэхгүй байгаа учраас энгийн бодлогын хэлбэрээр өгсөн учраас хэдүүлээ хэсгийн аргаар хэлбэж багшин харуулъя. За нийт замын бүх замын 11-ний 3 гэсэн. За тэгвэл энэ өнгөөл манай бүх зам гэсэн үг. Бүх зам гэсэн. За бүх замын 11-ний 3-ыг эхний өдөр яваад 11-ний 3-ыг яваад 2 дахь өдөр үлдсэн замын 20-ны 7. За үлдсэн зам гэдэг бол 11-ний 3-ыг явахад цаана үлдсэн энэ 11-ний 8 хэсэг замыг үлдсэн зам гэж байгаа. За тэр 11-ний 8 хэсэгтээ тэнцэх хэмжээний энэ үлдсэн замыг багшин доод талд нь 2 дахь өдөр явсан байна. За ингээд 2 дахь өдөр бол үлдсэн замын 20-ны 7. Тэгэхээр энэ үлдсэн замтай тэнцүү хэмжээний энэ замыг 20 хуваасны 7-ыг багшин бодсон байгаа. За тэгэхээр энэ бол 2 дахь өдөр 1-р өдрөөс үлдсэн замын 20-ны 7 гэсэн үг. 20-ны 7 гэсэн. За ингээд 3 дахь өдөр дахиад энэ үлдсэн замын 13-ны 5 гэсэн учраас энэ үлдсэн зам маань 20-ны 13 хэсэг зам үлдэж байгаа гэсэн үг. За тэр 20-ны 13 хэсэг замтай тэнцүү хэмжээний замыг бас хэсгээр ингээд үзүүлсэн. За энэ үлдсэн зам 3 дахь өдөр үлдсэн замын 13-ны 5-ыг гэсэн. За энэ үлдсэн замтай тэнцүү хэмжээний замыг 13 тэнцүү хэсэг хуваасан. Тэрнээс 5 хэсгийг нь 3 дахь өдөр явсан байна. 5 хэсгийг нь 3 дахь өдөр явсан. За ингээд 13 хуваасны 5 хэсгийг нь 3 дахь өдөр явахад цаана нь 13 хуваасны 8 хэсэг нь үлдэж байгаа. 13 хуваасны 8 хэсэг. За энэ 13 хуваасны 8 хэсэг гэдэг бол 4-р өдөр явсан замын хэсэг. 4-р өдөр явсан замын хэсэг байна. За бодлогын нөхцөл дээр бол үйлдвэр дээр бол нийт 4-р өдөр явсан зам бол 320 км гэдэг километрээр өгсөн байна. 320 км. За тэгвэл одоо энд үлдээд байгаа хэсэг зам бол энэ хэсэг замын хэсэг бол 13-ны 8 гэсэн үг. 13-ны 8. Энд 13-ны 5-ыг явахад энд үлдэж байгаа хэсэг нь бол 13-ны 8 гэсэн үг. Тэр 13-ны 8 хэсэг чинь энд 4-р өдөр явсан зам болж орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр бас бодлогын өгүүлбэр дээр 4-р өдөр 320 км зам явсан гэсэн учраас за ингээд 4-р өдөр бол 320 км бас 13-ны 8 хэсэг замыг явсан гэдэг ингэж харуулж байгаа. За тэгвэл одоо энэ бодлогыг бодохын тулд бүгдээрээ араас нь хөөх аргыг ашиглана. Араас нь хөөх. Өөрөөр хэлбэл 4-р өдөр хэдэн километр явсан, 3 дахь өдөр хэдэн километр явсан гэдэг 4-өөс нь 1 рүү хөөгөөд бүх замыг олох юм арга байна. За энэ бодохын тулд 13-ны 8 хэсэг нь 320 км-тэй тэнцүү юм бол 320 км-тэй тэнцүү юм бол 320 км-ээр 8 хуваагаад 13-оор хөвжүүлээд өгнө. За энэ бол 328 хуваагаад 40-ийг 13-оор хөвжүүлээд 520 км гарна. 520 км. За тэр 520 км болго 13-ны 5-ыг яваад үлдсэн. Энэ үлдсэн хэсэгтээ тэнцэнэ гэсэн үг. 520 км болго энэний үлдсэн хэсэг рүү энэтэй тэнцэж байна гэсэн үг. За тэгэхээр 2 дахь өдөр яваад үлдсэн зам нь 20-ны 13. Тэр 20-ны 13 ч одоо 520 км-тэй тэнцэж байгаа учраас 20-ны 13 нь 520 км-тэй тэнцэж байгаа учраас
Энийг 13 хэсэг 500 гартай тэнцэж байгаа юм бол нэг хэсэг нь хэдийг бий болохын тулд 13-аар нь хуваагаад 20-аар үзүүлээд өгнө. За ингэнгүүт 520 13 жаагаад 40 гарна. 40-ийг 20-аар үзүүлээд 800 м гарна. За энэ 800 м бол энэ өдөр өөрөөр хэлбэл энэ эхний өдөр явсан 11-ний 3 хэсгээс үлдэж байгаа энэ үлдэлтэй тэнцүү энэ зам тэр 800 м гэсэн үг. Энэ зам 800 м-тэй тэнцэж байна. За эндээс 11-ний 8 хэсэг үлдсэн тэр 11-ний 8 хэсэг жаага 800 м-тэй тэнцэж байгаа учраас энийг 800 м-тэй тэнцүү гэдгээс 10-ны хуваасны 8 хэсэг нь 800 м-тэй тэнцэж байгаа бол 8 хуваагаад 11-ээр үзүүлээд өгнө. За 800 хуваахад 100 11-ээр үзүүлээд 1100 км. За энэ 1100 км гэдэг бол манай бүх зам гэсэн үг. 1100 км. За ингээд бодлогынхаа өгүүлбэр олох ёстой зүйл бол нийт хэдэн километр зам явсан бэ гэдгийг олох ёстой. Ингээд бид нэр бүх зам буюу нийт зам маань 1100 км юм аа гэж олчтой. За ингээд эцэст нь манай бодлого бодцоод автаад бид нэр шалгах ёстой. За шалгахын тулд юу хаанаас болж яаж шалгах вэ гэж бодъё хэдүүлээ. За бүх зам 1100 км юм бол нэгдүгээр өдөр хэдэн километр зам явсан, хоёрдугаар өдөр хэдэн километр зам явсан, гуравдугаар өдөр хэдэн километр зам явсан, дөрөвдүгээр өдөр 350 км явсан гэж километр мэдэж байгаа. За бүх зам мэдэж байгаа юм чинь хэдүүлээ 1 2 3 өдөр явсан замуудаа аваад 4-р өдөр явсан замаа нэмчих юм бол 1100 гарч явах ёстой гэсэн үг. За ингээд бүх зам маань 1100 юм чинь тэрнээс энэ үлдсэн зам нь 800 гэж болж байгаа юм чинь явсан зам нь бол 300 км гэсэн үг. 300 км. Нэгдүгээр өдөр явсан зам нь 300 км гэсэн үг. За хоёрдугаар өдөр бол үлдсэн 800 км замын 520 нь үлдсэн учраас 800-аас 520-ыг хасаад 280 км бол 27 хэсэгтэй тэнцүү буюу хоёрдугаар өдөр явсан зам нь 280 км юм байна гэсэн үг. За 3-дугаар өдөр явсан зам бол 13-ны 8 хэсэг 320-тэй тэнцэж байгаа бол 13-ны 5 хэсэг бол 520-аас 320-ыг хасаад 200 км-тэй тэнцэнэ гэсэн үг. За 13-ны 5 хэсэг гэдэг нь өөрөө 200 км-тэй тэнцүү юм байна гэсэн үг. 200 км-тэй. За 4-р өдрүүд явсан зам 320 шууд нэгдэж байгаа учраас шууд 320 гэж биччихье. За ингээд нэмэх үйлдлийн бүлэглэх чанарыг ашиглаад энэ хоёрыг бүлэглээ, энэ хоёрыг бүлэглээд нэмчихье. За 300 202-ыг бүлэглээ 500 нэмэн 280-аар 320-ыг нэмлээ 600 гүйцэнэ гэсэн үг. За ингээд 500-ээр 600 нэмээд 1100 км зам гэж гарч байна. За эндээс нэгдүгээр өдөр 300 км, хоёрдугаар өдөр 280 км, гуравдугаар өдөр 200, дөрөвдүгээр өдөр 320 км явсан. Ингээд 4 өдөр явсан замаа нийлүүлэхэд нийт явсан зам буюу 1100 км замтайгаар тэнцэж байна гэсэн үг.